Энийг хаана тавих вэ? За гэс. 1 2 1 2 Ябрах микрофон. 1 Яах вэ? За сайн Улаанбаатар хөтөлбөрийн за энэ удаагийн нэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын дугаарт маань за дуучин уран холбоо бид Бид нэр яг эдийн билэг байх гэж байсан. Сайн байна уу? Сайн уу? Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэнд хүргье. баярын мэнд Чи тогтох юм аа баярлалаа. За сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Ямар гоё харагдчихна. Вау, энэ нэг зугаад байсан юм очиртай. Ямар хэцүү юм бэ? Харин тий орж ярьсан болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн нэг зүг харин за эрт илтж байгаа юм байна гэж. Яаж төсөөлөлгүй байлаа. Маш гоё surprise баярлаа. Баярлалаа та хоёртаа. Энарын брэнд бас энэхүү билег өөртөө гэж ямар гоё юм бэ? За орж ирээл ерөөсө бөөн билег авчиж байгаа юм шиг. Ямар гоё харагдчихна. Маш баярлалаа. Тэгээд бас энэ өдөр бидний цаг хугацаагаа зарцуулаад бас ирж байгаад маш их баярлалаа. Тэгээд бас олон эмэгтэйчүүдэд бас юм гоё уран зориг өгөх сайхан яриа өрнөлөх болов гэж бодож байна. Тэгээд орхос өмнөний асуултсан. Энэ өдрийг ер нь хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг болов? Ер нь энэ өдөр болохоор эмэгтэйчүүдийн маань хувьд маш чухал өдөр, эрхийн хамгаалах өдөр учраас дуу хоолой болж тэдэнтэйгээ үзэл бодлоо, дуу хоолойгоос нэгтгэж өнгөрүүлдэг. Тэгээд маш одоо олон эмэгтэйчүүдийн хувьд бол энэ их чухал өдөр байдаг. Тийм учраас жил болгон яг 1000 ээжтэй уулздаг болоод 4 дахь жилдээ орж ийн. Жаргалтай ээж гээд бас ивентийг энэ өдөр хийдэг. Тэгээд 4 дахь жилдээ бас 1000 ээжтэй уулзаад ийм сайхан өдрийг бас өнгөрүүлчихэд ирж байна. Ямар гоё юм бэ? За гих мэтчлээ хэдүүлээ студ руу ороод та маш гоё дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Үнэхээр surprise барьж чадлаа. Баярлалаа. Тэр чинь орж иргээ сандраа. Энэ өөр юм байна. Энэ тэгчмэр юм байна тий. За хоёулаа хамтдаа үлээх үү? Өнөөдөр чи эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах тий. Үнэхээр сайхан ирээдүг бэлдэж өгөх тийм сайхан цаг үе ирж байгаа гэдэгт итгэж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр энэ хөрхөн хөтлөгч бүсгүйтэйгээ хамт бүх эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд маань аз жаргалтай эрхэн бүрэн хамгаалагдаж тий өөртөөхөө хүслээр одоо хүсэл мөрөөдлийн эзэд болж амьдрах болтугай гэд лага үлээх үү? За тэгээ. За та хоёр маань баярлалаа бүх бүсгүйчүүд маань. За 3 За бүсгүйчүүдээ бас баярын мэндийг дахин хүргэе. баярлах юм байна шүү дээ гэж байна. Тэгэлгүй яах вэ? За хэдүүлээ студ руу оруулаа. За тэгээ студ руу оръё. Өрнүүлээ. Энэ ари таны арьсыг гэрэлтүүлнэ. Студид иргэн тавтай баярлалаа үзэгчдээ. За өнөөдрийн зочноор Хөөрхөн дэлхийн төрийн бас байгууллагын тэргүүн дуучин уран холбоо бидний студид байна. За урилгыг маань хүлээн авч ирсэн дахин маш их баярлалаа. Өнөөдөр стафтай сайхан ярилцлагыг үзэгчдтэйгээ хүргэх бахаа гэж бодож байна. За баярлалаа. Та хоёрт өглөөний мэнд хүргэе. За телевиз үзэгчдтэй ч гэсэн бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол бидний хувьд маш чухал өдөр байгаа. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тий энэ өдөр бас үзэл санаа дуу хоолойгоо нийлүүлдэг юм одоо чухал өдөр байгаа. За энэ чухал өдөр бас та бүхэнтэйгээ ярилцах болсондоо тааламжтай байна. Үргэлжлүүлээд бас одоо 1000 ээжтэй уулзахаар жаргалтай ээж ивент рүүгээ би гарна. За тэгээ өнөөдрийн одоо хамгийн чухал бас хэсэг бол 1000 ээжээ баярлуулах. Тэдэнтэйгээ бас дуу хоолойгоо нэгтгэх тий хамтдаа суралцах хөгжих юм бас цаг хугацааг өнгөрүүлэхээр бэлдсэн байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа маань Diamond Mind Academy-тай хамтраад одоо 4 дахь жилдээ хийгдэж байна. Хөөрхөн дэлхийн төрийн бас байгууллага маань за ач холбогдлын хувьд бол ээжүүдтэйгээ хамт хөгжих гэдээ бас ярьсан. Бидний хувьд бол ер нь ээж байна гэдэг чинь бас нэг талаасаа асар том хариуцлага байдаг. Ээж хүн одоо 1% өөрчлөгдөд хүүхдүүд маань 100% өөрчлөгдөж байдаг. Ээж хүний үйлдэл, хандлага, бие авч яваа байдал, за бүр цаашлаад одоо үг хэлэмж хүртэл маш чухал байдаг, нөлөөлөлтэй байдаг. Тэр болгоныг маань бидний өөр хүүхдүүдээс харж өсч идэг байх нь, үлгэр дуурайлаа авч идэг байх нь, цаашлаад гэр бүлийн амьдралын чанарт хүртэл одоо өөрчлөлтийг авчирдаг байх нь. Тэгэхээр нэг талаасаа яхаа харвал одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртөө ээжүүдэд хит их ачаалал өгöd байгаа юм шиг хит одоо суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй гэд байгаа боловч үүний цаана бол зам ёсны үүрэг маань явж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн бүгдээрээ л ээж болдог. Ээж болохдоо өөрийнхөө эрхийг мэддэг тий бусдын эрхийг мэддэг. За дээрэс нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг ээж байх юм бол бидний өөр хүүхэд
бас тэр хэмжээгээрээ маш сайн иргэд болж их оронд маань маш том хөрөнгө оруулалт болдгоо. Тэгэхээр энийг бас логикийн дагуу маш сайн та бүхэн маань зөв ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд ийм сайхан өдрөөс та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээрээ уулзж байгаадаа маш их баяртай. Жаргалтай ээж ивентийг бол одоо мэдгүй ээж үзэх юм болов уу гэж бодож байна. Залуучуудын маань хувьд яадгийг мэдгүй ч гэсэн эмэгтэйчүүдийн хувьд бол их сайн мэддэг. Тэгээд хамгийн гол нь маш олон ээжүүдийг хамруулж чаддгаар их даваа талтай юм шиг санагдаад идэгэн. Орон нутгаас байна уу, тий хаанаас ч бас онлайнаар хүртэл ингээд гоё хамрагдаад тий оролцох боломжтой гэдгийг их гоё сонсогдчихсэн анх сонсоод. Тийм шүү. Онлайнараас бид нар ээжүүдийг оролцуулдаг. Гэртээ байгаа олон хүүхэдтэй, нэлэх хүүхэдтэй ээж нар маань бол онлайнаар ороход бол тэр хүмүүст илүү тав тухтай, олон хүний дунд ирэхээс илүү зарим хүмүүсийн хувьд бол яг танхимын энэ чухал уулзалтанд хүрэлцэн ирэх сонирхолтой байдаг. Уур амьсгалыг одоо яг тэр амьдаар мэдэрчтэй. Дээрээс нь бас ирж байгаа лектор менторуудтайгаа шууд одоо хувийн юм цаг бас товлоод өөртөө амьдралдаа ажил бизнестэй хэрэгтэй байгаа уулзалтуудыг тухайн цаг үедээ хийдэг тийм 5 минут олгогддог. Энэ бол бас маш том даваа тал байдаг. Магадгүй бидний хувьд чинь нөгөө нэг ингээд маш урт дараалалтай байдаг ментор, коуч нар байгаа штэ. Энэ хүмүүстэй бид нар уулзаад за би яг одоо ийм төлөвлөгөөтэй байгаамаа энэ дээр маань ингэж та туслаач ямар зөвлөгөө өгөх вэ гэхэд тэр хүмүүстэй бид нар хэрвээ цаг аваад уулзвал маш олон сар хүлээх шаардлагатай байдаг. Энэ хөтөлбөрөөр энэ ивентээр дамжуулаад яг тухайн цаг үедээ 5 минутын ашигтай цаг хугацааг өнгөрүүлэх боломж байдаг. Тэгэхээр ер нь танхимын одоо уулзалтаа илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ онлайнаар ч ихсэн уулзж байгаа эзнэр маань маш их байдаг. За магадгүй одоо бид нар энэ ивентийг цаашид үргэлжлүүлэх үү гэж маш олон хүмүүс асуудаг. Тэгээд эхний ээлжинд бол нэг 10 жилээр харж байгаа. 10 жил яг энэ ивентээ хий. Нэг удаагийн ивентэд 1000 ээж одоо ирээд тэр хүмүүсийн оюун санаанд те өөрчлөлт ороод за магадгүй 70 тухамсаар өөртөөгөө ажиллах ирээдүйн төлөвлөгөө зорилго өөрчлөгдөд ирэнгүүт тэр гэр бүлүүдийн ээж нарын цаанаага мянган хүүхдүүд өөрчлөгдөнө. Тэр одоо амьдралын одоо маш олон одоо өөрчлөлтүүд гараад ирэнгүүт нийгэм манаас гэрэл гэгээтэй зүйлс болох юм болоо гэж боддог. За бид нар өнөөдөр ингээл цахимаар ингээ харж байхад бол айгүй шүүмжлэлтэй сэтгэл зүй явж байгаа штэ. Тэр болохгүй энэ болохгүй байна гэд. За яг хөө шүүмжилж бол болно. Энэ бол нээлттэй зүйл. Гэхдээ бид нар өөрсдөө энэ нийгэмд ямар хувь нэмэртэй амьдарч байгаа вэ гэдгийг яг одоо өөрсдөөсөө асуух цаг ирсэн юм шиг санагддаг. Би эерэг байж чадж байгаа илүү? Би яг өөрөө зөв хүн байгаа илүү? Би хүүхдүүдийнхээ өмнө одоо өөрийг хариуцлагаа яг авч явж чадж байгаа илүү? Би яг хувь хүний хувьд их орондоо энэ улс орондоо ямар хувь нэмрийг оруулж байгаа вэ гэдгийг өөрсдөөсөө асууж тэ. Аль болох эерэг тийм өөрчлөлтийг хүн болгоны оролцоотой нийгэм маань бүтэж байгаа учраас энэ дээрээ бас ингэж анхаардаг, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлдэг, хүсэж байгаа нийгмээ өөрөө хамтдаа бүтээлцдэг байх нь чухал юм болоо гэж боддог. Тэгээ энэ ивентэд ирж байгаа хүн болгон нийгмийн хамгийн одоо баг нэгж болох гэр бүлийн гишүүд байгаа учраас нийгэмд маш том өөрчлөлт оруулж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ яг асуултын төгсгөлд хэлэхэд манай одоо яг улс орны хувьд бол харж байхад яг юм entertainment чиглэлийн эерэг нөлөөллийн ажил жоохон бага байгаа юм шиг. Тэ одоо өнөөдөр бол би тайрагаа харахад аюугаа яз жаргалтай нэмсгэлээд маш сайхан байна. Энэ мэдрэмжийг авах надад ч ихсэн тааламжтай байна. Зүгээр бүгдээрээ яагаад юм байж болохгүй гэж тэ эерэг дээрээ төвлөрөөд ингээ сайхан зүйлээ бидэнд сайхан түүх, сайхан тусгаар тогтнол, газар нутаг биднэрт одоо Монгол залуучууд маань өнөөдөр дэлхийд бас маш олон зүйлээр тэргүүлж байна те. Энэ бүхнээ бид нар илүү одоо дүгийл гэж сайхан дээрээ төвлөрж эерэг сайхан нөлөөллийн ажлууд хийж телевиз за цаашлаад одоо дэлгэцийн бүтээлүүд маань хүртэл те зөв зохистой үг хэллэгтэй, зөв үлгэр дуурайлтай байгаад байж яагаад болохгүй гэж гэдэг зүйлийг бас өнөөдөр би ярмаар байгаа. Тэгээд нэг хүний өөрчлөлтөөс маш том өөрчлөлтүүд гардаг шүү гэдгийг бас энэ ташрамд хэлээд хэрвээ хүсэж байгаа нийгмээ одоо бүтээхийг хүсвэл өөрөө оролцоотой байгаарай гэж хэлмээр байна. За хэдийгээр яг 1000 гэж зүгээр тоо байгаа боловч те 1000 гэж нэлгэж байгаа боловч одоо маш олон ээжүүдэд бол одоо 4 жилийн хугацаанд бол хүрсэн байгаа. Тэгэхээр яг энэ 1000 гэдэг нэр ер нь өөрчлөгдөх боломжтой юу те. Аха. Бас яг ингээд нэг энэ ивентийн талаар бас яг хараахан мэдээлэлгүй байгаа бас үзэгчтэй байж болно те. Үнэхээр яг дотор нь яг ямар хөтөлбөрүүд ер нь багтаж энэ жилээс хэдэн цагт эхлэе хөтөлбөрүүд энэ тий. Яг үнэ. Одоо би та хоёртойгоо уулзаад ерөөсөө 10 цагаас манай ивент эхэлчихэж байгаа юм. За тэгээд хөтөлбөрийн хувьд бол бид нар жил болгон маш сайн шинжилж апдейт хийж явдаг. За ирж байгаа хүмүүс маань одоо дараагийн төвшөнд
мэдлэгээ ахиулахаар ирж байгаа учраас 4 жил дараалж ирсэн ч ээж нар байгаа учраас бид нар агсан төвшний мэдлэгийг нь тэр богино одоо илтгэлийн 20 минутад нь 10 минутад нь олохын тулд одоо оролцож байгаа менторудаа маш сайн зөв сонгодог. За миний хувьд бол би яг одоо дүүрдэх жилдээ амьдрах урлаг гооцон чиглэлээр дахин одоо илтгэлээ тавина. За миний илтгэл ч гэсэн апдейт орж байгаа. Магадгүй 4 жилийн өмнөх одоо тий амьдралын одоо тэнцвэрт байдал, за гоо зүүн хэмжүүр өөр байсан бол өнөөдөр ахиад өөр төвшөнд шилжсэн. Илүү одоо байглаараа органик тий илүү одоо тийм амьдлаг одоо зүйл рүү дэлхийн ертөнц өөрөө бас ингээ орохыг хүсэж штэ. Сошиал ертөнцөөр харахаар бүх юм гоё сайхан болцсон. Тэг хиймэл оюун ухаан их хөгжөөд ирэнгүүт чинь бүх юм ингээл нэг жахан үн цэнэ алдах гээд байгаа. Энэ үед юу хүсэж байна гэхээр бас ийм гоё натурал үнэхээр яг унган тэр байглаараа байх тэр зүйлс бас өгүүлэгдэж байгаа учраас бид нар яг одоо цаг үетэйгээ нийлүүлэн апдейт хийж хөтөлбөрүүдээ гаргадаг. Манай одоо оролцож байгаа менторуд маань ч гэсэн энэ дээр маш сайн ажилладаг. Бид нар ер нь он гараад 3 сард хийх энэ ивенттэй одоо хөтөлбөрлөөгөө бэлтгэл бүх ажлаа хийгээд явцдаг учраас энэ ажил маань бол жилээс жилд шинжлэгдэж илүү хөгжил дэвшилтэйгээр урагшилж байгаа юм ажил байгаа. Тэгээд энд бол зөвхөн хөөрхөн дэлхийн уран албаа биш, Diamond Mind Academy одоо маш олон зуун ингээ ажиллаж бас зэрэг ингээ оюун санаагаа уралдуулж ажиллаж байгаа учраас бид нар жинзээ үеийнхэнтэйгээ ажиллаж байна тий. Brainstorming бол маш сайн хийдэг учраас бид нар энэ одоо ивентээ бол үнэхээр нүүр бардам оюунлаг ивент гэж хэлж чаддаг. За тэгээд зөвхөн Улаанбаатар хоттой 1000 ээжтэй уулзаж зогсохгүй бид нар орон нутгтаа одоо уулзалтуудыг ивентүүдээ хийж байгаа. Өнгөрсөн намар 10 сард бол бид нар Зүүнбэсийн аймагуудаараа бас 1000 ээжтэй уулзаад ирсэн. 10 сард Хинтээ Сүхбаатар Дорнод аймаг руу ингээ газраар яваад хамт олонтойгоо маш гоё бясалгал хийгээд за тэгэл одоо наран ургаах зөвхт бол сайн сайхныг төсөөлж явсан. За ивентийн уур амьсгал үнэхээр гайхамшигтай байсан. Энэ бүхнээс бид нар яадаг гэж өөрсдөө сэнэглэгддэг байхгүй юу? Тэр ингээд нөгөө завгүй байгаа олон ээжтэй уулзж байгаа бүгднтэй энэ одоо ингээ ярилцж байгаа цаг хугацаа гаргаж байгаа. Энэ бүхнээс өөртөө маш их аз жаргалыг мэдэрдэг. Тэгэхээр яг хөө бидний бас энэ нэг өгөгдөл гэж байгаа штэ хүн болгонд тий. Юунаас аз жаргал авдаг юм бэ гэдэг. Жишээ нь одоо миний хувьд бол тийм юм бэлээ. Олон хүүхдтэй болохыг хүссэн, олон хүүхдтэй болсон, сайхан гэр бүлтэй болохыг хүссэн тий. Гэхдээ миний нэг хүсэл байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүд эмэгтэйчүүдтэй ингээ ойр ажиллахаар би ингээд илүү их ингээ аз жаргал хөтлөгдөд идэг. Миний хүүхдүүдтэй хамт өсөх хүүхдүүд тий. За тий эмэгтэйчүүд маань жаргалтай байх юм бол эмэгтэй хүний сэтгэл санаа тайван байхад гэр бүл ч гэсэн амар амгалан байдаг учраас тэр ингээд тий маш чухал үзүүлэлт байдаг учраас энэ хүмүүстэйгээ хамт ажиллая. Сурсан мэдснээ хуваалцъя. Хамтдаа өгчий гэдэг тийм одоо урай зоригтой хүн. Тэгтэл бас энэ миний бас юм нарийн зурхаан зурлагаар гарч ирсэн. За хүүхдтэй болоод гэр бүлтэй болоод өөрийн гэсэн бизнестэй болоод аз жаргалтай болчих төрлийн эмэгтэй биш юм байна. Өөрийн чинь хувьд бол хүүхд эмэгтэйчүүдтэй ажиллавал илүү аз жаргалтай байна гэдэг. Тэгээ энэ хүний нөгөө өөрийн ингээд нэг татагтаад байдаг зүйл чинь хувь тавилангийн өгөгдөлтэй бас юм нэгдмэл байд юм билээ. Тэгээд ямар ч цаг хугацаа одоо багтай хүүхдүүдэд маань ч гэсэн миний анхаарал халамж хэрэгтэй байгаа ч гэсэн би ямар нэгэн байдлаар ингээд зүүн менежмент хийгээд цаг хугацаагаа зохицуулаад энэ ажилдаа цаг зүрхээ одоо зориулцдаг. Тэгэхээр миний хувьд бас их чухал ажил байдаг. Тэгэхээр манай багийнхан ч гэсэн яг юм байдаг. Энэ ивент төрдөг ээжүүд маань ч юм байдаг. Тэгэхээр магадгүй одоо дараагийн жилүүдэд бол 1000 гэдэг тоогоор хязгаарлагдахгүй илүү тэ цар хүрээтэй ажиллах болов гэж бодож байна. За ивентийн хувьд ийм байна. Яг ээж хүний хувьд одоо гэр бүлийн хувьд гэр бүлийнхэн хувьд бол одоо маш олон хөөрхөн эмэгтэйчүүд дөрвөн байдаг шүү дээ тий. Тэгэхээр өглөө бас хэрхэн яаж эхэлдэг бол яг 3 сарын 8-ны өглөө одоо өмнө жилүүдийнх ч гэсэн. За ер нь бол өглөө болгоно л яг ингээд 5:40-д амьдрал эхэлдэг. За энэ цагт босоод хүүхдүүдийнхээ өглөөний цаг бэлдэнэ. Өглөөний цайнаас тэр өдрийн эрч хүчийн нэрэг те сэтгэл зүйн байдлаас их хамааралтай байдаг учраас чанартай өглөөний цаг хүүхдүүдтэй бэлдээд өөрөө аз жаргалтай ээж байхыг хүсдэг. За эрт бослоо ч юм уу урьдчилан бас ажил оройд тарлаа. Миний хувьд бол ачаал ихтэй байна гэдэг ч юм уу. Тийм нүүрний хувирал, царайны хувирал байх юм бол миний хүүхдүүд тэвнийг чинь бас даалдан хумсраараад дамжуулаад за ээж нэг юм чинь бас ийм байж болох нэ гэсэн тийм одоо өгөгдөл очин шүү дээ. Тийм болохоор өглөө болгоныг нэмсгэлээж аз жаргалтай шинэ өдөр гэдэг утгаараа эхлүүлж өглөөний цайнаас бүх зүйлээ эхлүүлдэг. За тэгэл сайхан өглөөний цай идсэн хүүхдүүд чинь маш ирч хүчтэй ээж аав нь ч гэсэн бүгдээ ингээ баяр үртэй ажилдаа гардаг. Өнөөдөр ч гэсэн яг тийм байлаа. Тэгэл бүүн хайр дурлал штэ тэрвэрлдэл өнсөлцөл бүгдээрээ амжилт гэж гардаг. За тэгээ яг олон хүүхдтэй ээж хүний хувьд бол
заримдаа амаргүй зүйл их байдаг л да. Жишээ нь манай гэр бүлийн хувьд бол ямар нэгэн үйлчлэгч юм уу асрагч байхгүй. За яг бүх зүйлээ яг өөрсдөө хоёр талын ээж нартайгаа хамт ингэж хийдэг. Энийг яг ингэж хийх дуртай. Яагаад вэ гэхээр ер нь Аз хүмүүсийн юм соёлд бол өөр хүүхдээ яг өөртөө өсгдөг. Тэр бүр цаашлаад яг хөхөөр хоолдог тий ингэртэй тэрвэрж энийг шиг мэдрэмжийн өгж хүнлэг хүмүүсийг одоо ингэж өсгөж хүмүүжүүлдэг ийм соёлтой гайхамшигтай хүмүүс. Тэгэхээр яг л тэр зарчмаар хүүхдээ өсгөх дуртай. Одоо төрүүлэл за би сте ажил ихтэй би эсвэл урлагийн хүн гэдэг ч юм уу хин нэгэн даатгаж үлдээж ерөөсөө чаддгүй. Энэ болохоорас нөгөө би багаас л тийм хүүхдэд хайртай нөгөө хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй хүн болохоор тийм байд юм шиг байна. Тэгээд бүх зүйлээ өөрөө хийхээр битээр их жаргалтай байдаг. Манай нөхөрч болохоор айлан ганц хүү. Тэгээ нэг ихчтэй их чинь олон жил гадаадад байсан. Тэгээ ер нь бол ингээд ганцаараа байсан хүн чинь гинт маш олон хүүхдтэй болсон. Тэгээд мөрөөдөл нь бас тийм байсан. Гэтэ ачаалал бол нэг доор эрэгтэй хүн тэгэж авахар амаргүй. Гэтэ бид хамтдаа хичээсээр энэ бүхнийг бол яг одоо ийм л байх хэрэгтэй юм байна. Бидний тавилан үр хүүхд маань ийм байх хэрэгтэй гэдэг тэр жахан амаргүй ядралт ихтэй амралт байхтай тэр өдөр хоногийг болоод эргээд харахад үнэхээр их аз жаргал байд юм байна гэдгийг ойлгож одоо ер нь бол их төв бөгөөд зөв цэг дээрээ ирсэн байгаа. Тэгэхээр бүх зүйл маш гоё аз жаргалтайгаар одоо ингээд солигдсон цаг үе дээрээ явж байна. Таныг одоо яаж энэ олон ажлыг одоо энэ хажуугаар нь дуу уран бүтээлээ хийж байгаа. Тэгээд хажуугаар нь одоо ингээл ивент зохион байгуулалт. За тэгэл гэр орны ажил, өөр ингээл бизнесийн ажил гэр яаж одоо энэ олон ажлуудыг ингэж амжилаад байна гэдгийг бол маш сонирхолтой санагддаг. Ингээд бас яг 1 2 дугаар одонтой одонгоо авсан. Хамгийн сүүлийн одон ч одоо хизээ авлаа тааж. Хамгийн сүүлийн одон ч одоо манай баг чинь 4 хүрж байгаа. Тийм тэгээд ой хүрэхт нь авсан. Тэгээд миний хувьд бол алдарч 1 2 дугаар одонд 6 хүүхэдтэй ээж. Гэхдээ одоо ингээд эргээд харахаар хүүхдүүд маань надад ямар ээж байхыг маань аягүй сайн заасан юм билээ. Нөгөө ярьж чадахгүй хөөрхөн юм үрсэж ингээд төрчөнгүүд тэр үрсийн төлөө ээж хүн одоо бүхий л зүйлийг маш сайн зохион байгуулалт сурах хэрэгтэй юм билээ. Хувийн зохион байгуулалттай, сахилга баттай. Ер нь бол би нөгөө аягүй сайн унтах дуртай. Ер нь унтчээж ирч хүчээ нөхдөг, унтчээж жин хасдаг ч юм уу нэг тийм төрлийн хүн байгаа даа. За одоо ингээ ярахаар хүмүүс яаж унтчээж жин хасахыг асууж маадгүй. Ер нь гэхдээ нэг тийм онцлогтой цусны бүлэг энэ төр. Тэгэнгүүт баг унтан тий их ажиллах шаардлагатай, суралцах шаардлагатай, хүүхэд болгоны хайрын хэл, сэтгэл зүйн байдал өөр тий өгөгдөлтэй байгаа тэр болгонд тохируулж харьцахгүй болоод ээж чи юм ааштай гэд одоо би ийм зан характертай хүн гэд хүүхэд болгонтой нэг дууны өнгө ч юм уу нэг одоо тий хэв маягаар харилцаж болдгоо. Тэгээ ингээ харахаар миний 6 хүүхэд бол миний амьдралын хамгийн том их багш нар. Надад маш их урам зориг, тэмүүлэл өгсөн хүмүүсд миний хүүхдүүд хүмүүс нөгөө хүүхдүүдийн талаараас ийм зүйл ярьдаг л да. Хүүхдтэй болохоор маш хэцүү. Нэг хүүхдтэй болоод царай зүс ингэж алддаг. 2 хүүхдтэй болохоор ингэж алддаг гэдэг. Яг нь биологийн хувьд бол алдагдал явдаг. Мэдээж бид нар биенээсээ бие ингээд бий болгож штэ. Гэхдээ тэрийг нөхөж авч болдог. Хүүхэд дөрүүлэхээр заавал сэтгэл гутралд ордог гэж ярьдаг. Сэтгэл гутралд орохгүйгээр тэр биологийн алдагдлыг маш хурдтай нөхөө даавруудаа тэнцвэржүүлээд өөрийн сэтгэл санааг удирдах боломж байдаг. Энийг гэхдээ 1 2 хүүхдүүдээс ойлгохгүй тохиолдод байна. Бид нарт ч юм туршлага байхгүй шүү дээ. Зөвлөлөө гэхэд бас бүрийн хэмжээний зөвлөгөө өгөх бас хүн байхгүй байж магадгүй. Гэхдээ одоо энэ амьдарч байгаа цаг үе маш өөр учраас одоо яг ээж нар манад бол илүү юм одоо тийм мэдлэгтэй мэдээлэлтэй байдаг болсон. Тэгээд хүүхдүүдээс хамаарч их хүн өөрчлөгддөг юм байна. Хүүхдүүдээс хамаарч хөгждөг юм байна. Бурханлаг одоо юм мөн чанартай болд юм байна тий. Энерги гэж байдаг юм байна. За хүүхдүүдтэй хүн ер нь зөвл одоо үг үйлдэлтэй ах хэвээр байна гэдгийг хүүхдүүд маань надад ойлгуулж өгсөн. Тэгээ миний хань надад бас маш сайн хамтрагч болсон. Би өөрөө нөгөө тод гэрэлт бүсгүйгээд ном бичихтэй яг эмэгтэй хүн хажуудах одоо хань нийжлээ хамтрагч болгох хэвээр байна. Хамтдаа бүх зүйлд оролцоотой байх хэрэгтэй байна гэдгийг би өөрөө судалгаан дээр өөрийнхөө амьдрал дээр бас ингэж үндэслэж номоо бичсэн. Тэгээ үнэхээр яг тийм байдаг юм билээ. Амаргүй зүйлийг амар болгох коноп амьдрал дээр байгаа. Тэрийг хүн өөрөө тархиараа л яг шийдэх хэрэгтэй. Би аз жаргалтай энэ бүхэндээ сэтгэл хангалуун эмгтэй байх уу? Эсвэл маш их ачаалал аваад олон хүүхд төрүүлээд сэтгэл гутралд ороод энтэх үү гэдгээ яг хүн өөрөө шийдэх хэрэгтэй. Тэгэхээр бид нарт маш их боломж байгаа шүү ээжүүдээ, эмэгтэйчүүдээ хань нийцэлтэйгээ хамтрагч болох бас боломж байгаа. Мэдээж 2 өөр соёл, 2 өөр хүмүүжлэр хүмүүс ам цавгүй ингэж амьдрах боломжгүй. Гэхдээ тэр чинь сонирхолтой байдаг байхгүй юу?
яг нэг төрлийн үнтэй яг өөр шиг үнтэй бас ингээм хамт байгаад байвал тий одоо сэтгэл зүйн хувьд ямар ах вэ? За жаахан өөр хүнтэй амьдраад нэгдмэл болохын төлөө хичээнэ гэдэг чинь амьдрал маш их сонирхлыг нэмдэг. Тэгэхээр шал өөр хүн байсан аюу хэцүү байсан гэхээсээ илүү хань ижлэгээ өөрийнхөө сонгосон хүнийг арай өөр нүдээрээс хараад үзээрэй гэж хэлмээр байдаг. Октодынхан дундаас бас ээжтэйг адилхан урлагийн хүн болох сонирхолтой Бага тэгээд дуучин болно, зураач болно гэж ярьдаг. Тэгээд за урлагийн үнд чинь нөгөө салхи бат гэдэг зүйл маш чухал. Харилцаа хандлага гэдэг зүйл их чухал гэдэг. Шууд ингээл гоё дуучин болоод тайзан дээр гарахгүй тэгэхээр тайзны хүн болохын тулд оюун санааны хувьд те за маш олон зүйл дээр ингээд бэлтгэл хэрэгтэй гэдгийг байн хэлдэг. Тэгээл хуруу өмсөө арчлал. За би одоо ингэж ярих хэрэгтэй байна тий. Ээжээ бие ингэж авах хэрэгтэй байна тий. Өглөө тэтэд босоод хамгийн түрүүнд усаа угаад ингэж хэлэх хэрэгтэй байна гэд айгүй хувийн зохион байгуулалттай болоод эхэлж байгаа. Тэгээд хүүхдүүдээ Солонгос улсад сургалтуудад суулгаад эхэлсэн. Гэхдээ одоогоор бол ирсэн саналуудад бол татгалзаж байгаа. Яг хүүхдийн ертөнц суралцах ертөнц нь учраас яг энэ цаг үедээ яг хүүхдэрээ байгаасаа гэж хүсдэг учраас ирж байгаа санал зар сурталчилгаа одоо хамтарч ажиллах, кинонтой олуулах гэсэн саналудаас нь бол одоохондоо бол татгалзаж байгаа. Цаг нь ирнэ. Мартин амны баярын өдрийг яг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж хэдийгээр нэрлэдэг ч гэсэн за бас яг бүсгүйчүүд маань за Монголын хувьд ч гэх юм уу энэ бол бас нэлээдгүй бас баярын өдөр гэж хүлээж авдаг. Баярлал илүү их баярлдсан болоо гэж боддتي. Тэгэхээр яг танаа гэр бүлийн хүний хувьд бол маш их одоо яг энэ өдөр бол маш их хэцүү одоо юу гэдэг нэг жоохон дарамттай өдөр байдаг болоо гэж бодож байна. Хэрхэн яаж баярлуулж байна тань? Манай нөхөр чи одоо дарамт биш бүр жаргал гэдэг конопод арцсан. Тэгээд одоо эрэгтэй хүн бол яг арга талаа илүү их хөгжүүлдэг штэ. Манай хүний хувьд бэлэг талаас их хөгжүүлсэн. Бясалгал хийдэг. Оюун санааны хувьд бол ийм өөртөө их сайн ажилласан. За энэ нь бол бас л өөр хүүхдүүдтэй хамааралтай тий. Мэдээж ингээд зөвхөн эмэгтэй хүн олон хүүхдтэй болоод ачаалаа аваад байдаг. Эрэгтэй хүн ч гэсэн авдаг. Аав хүний хайр гэдэг чинь аав зүйлээдэг. Бид нар аягүй санаа ингээд ээж хүний хайрыг илүү төлхөө ярьдаг юм байлаа шүү нийтээрээ. Гэтэл аав хүний хайр чинь бүр ийм агуу гайхамшигтай гэдгийг би одоо өөрийнхөө хан дээрээс ингээ илүү ингээ олж мэдсэн. Тийм болохоор хайрт минь бас аюу их юм хичээл зүтгэлтэй байж агаад бэлэг оюунаач хөгжүүлээд ингээд бүх зүйл дээр бас аятайхан эерэг конопиг дарсан учраас биднэрт ингээд цэцэг авчирж өгч бид нарыг баярлуулах нь ингээд бүр соёл болсон. За тэгээд тэрэндээ өөрөө жаргалтай өглөө эрт гараад тэгж авчирлаад тэндээс тэгж яваад ингээд боолгосон чинь тэгээд ингээд адал явталтай гоё зүйл яриад бүгдээрэнд нь цэцэг өнгөт нөгөө хэд чинь ингээд тэрвэнгөт бүр үнэхээр гоё байдаг. Энэ л амьдралын хамгийн чухал үн цэнтэй зүйл юм байна. Ямар гоё юм бэ? Би яг хүссэн амьдралаараа амьдарч байгаа юм байна гэдгийг бас тэр хүн надад мэдрүүлдэг. Тэгээд яг ивент маань дуусангууд үүдэн дээр нэх гоё залуу ирсэн. Ингээ баглаа цэцэгтэй байж идэг. Тэр бол миний хайр. Тэгээд яг тэр мэдрэмжийг аваад бид хоёр хамтдаа гэртээ ордог л да. Тэгэхээр тэр бүхнийг одоо тий маш гоё аз жаргалтайгаар хүлээж авч бид нарийгээ баярлуулдаг. Хандаа баярлалаа. Биднийг бас яг өөртөөрөө байх, гэртээ юм аз жаргалтай эмэгтэйчүүд байх боломжийг, тий охтууд байх боломжийг олгодог чамдаа баярлалаа гэж бас хэлмээрээ. Дэлгэцээр бас хэлээ л да тий. Тий. За студид манаас мэдээж яг одоо уран бүтээлч гэдэг хүнээр нас илүү бас үзэгчд манаас таньдаг болов гэж бодож байна. Гала хамтлаг. За гала хамтлагийн хувьд бол энэ жилийн хувьд бас нэлээдгүй уран бүтээлээ тайзан дээрээс за тэр зам бас шинэ жилийн баяруудаараас нэлээ бас харагдаж байгаа, дуулж байгаа харагдсан тийм. Гала хамтлагийн ерөн сонь сайхан уран бүтээл ер нь хизээ шинээр хийгдэж байгаа юу? За гала хамтлагийн тухайд бол 2025 онд яг уушлаараа зулаа дуугаа шинжилж дуулаад уран бүтээлээ бас хийж байгаагаа танилцуулсан. За тэгээд 2025 онд бол ерөөсөө галаг үзүүлгүй болсон. Тэгээд нэлээд ингээд нөгөө ачааллыг бол гала хамтлаг манаас авсан. Гэхдээ бид хоёрын хувьд бол их сайхан байсан. Тэгээ нөгөө 16 17 настай охтууд чинь тайзан дээр гараад авч исэн тэр гоё мэдрэмжээ буцаагаад ингээд мэдрэх ямар сайхан байв. Тэгээд нөхөрлөл гэдэг зүйлийн үн цэнийг бас бид бас тий илэрхийлж хамтдаа байгаа нь ямар чухал юм бэ гэд үнэхээр юм олон одоо магтаалын үгийг сонссон. Тэгээд үзэх сонсогчдоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамтлагийнхаа 20 жилийн тоглолтыг бид хоёроос Улаанбаатарта Монголдо ихээс илүү төрүүлээд гадаадд байгаа сонсогчтойгоо хийгээд эхний тоглолтоо Солонгос тэгээд дараагийнх нь Японд хийсэн. Тэгээд дуу болгоны маань үгийг мэддэг юм нэг үеийнхэнтэйгээ хамт
ингээд энэ дууны үгийг ч мэдэхгүй ахтаа гэдэг болонгууд тэр дууны маань үгийг мэдээ хамттаад болоод байгаа. Тэр гоё хүмүүстэй чинь ингээд ямар гоё юм аз жаргалтай цаг хугацааг бит хоёр ингээд тий өнгөрүүлж исэн юм бэ гэдгийг ингээд мэдэрсэн. Тэгээ өөрсөндөө ч гэсэн юм бахархалтай сайхан одоо дурсамжуудыг бас бүтээгээд явж байгаа. 26 онд болоод бас шинэ уран бүтээлээ гаргасан эрх чөлөө нэртэйгээр тэгээ энэ уран бүтээлийг манаас магадгүй телевиз үзэгчд маань YouTube-ээс бас хайгаад сонсоосоо шинэ клип нь гарсан байгаа гэж хэлмээр байна. За тэгээд гал амтлаг бол 20 жилийн тоолондоо бас бэлдэж байгаа. Бидний хувьд тийм цаг хугацааны яг ерөнхий юм төлөвлөгөөг нь одоо бас давхраас нэг том төлөвлөгөө хамтд нь ингэж хэрэгжүүлэх гэж байгаа учраас бид маш сайн нарийн төлөвлөж байгаа танилцуулна. Энэ тоглолт бас зүгээр нэг тоглолт биш бас Аздаас нэлээ юм одоо үн цэнтэй доорх тоглолт байх болов уу гэж төлөвлөж байгаа. За энгийн зүйлсийг бол бид тээр ч одоо 20 жилийн өмнө хийчлээ шүү дээ. Хамгийн анхны 20 мянган үзэгчтэй тоглолтыг UB Open-ээр гала амтлаг хийсэн байдаг. За тэгээд маш олон цомог борлуулах хөвгүүн цомог маань за тэгээд хамаг Монголын шилдэг 3 хамтлаг боллоо. Бас Азийн бас шилдэг 5 одоо дуучдын нэг боллоо молоо гэх мэтчлэн ингээд маш олон юм зүйлс бидний амьдралд бэлэг болж ирж байсан. Тийм болохоор бид өөртөө дараагийн төвшинс сорихыг хүсэж байгаа. Тэгээд магадгүй энийг би бас жаахан нууц байлгамаар байгаа. Тэгээд цаг үеийн болохоор мэдээлэл хүргэнэ. Сайхан асуулт байна. Удахгүй тэр сайхан мэдээгээр бас уулзгаалаа гэж бодож байна. Тийм ээ. Тэгээд хуучин одоо олон жилийн өмнө гаргаж ирсэн доонуудаа эргээд ингээд сэргээгээд дуулахад баг өмнө сонсч ирснээсээ ч илүү хүнд хүрсэн байж магадгүй те нөгөө генерашн дамжаад бас ингээд сонсогдоод яваад байгаа доонууд гэж бодоод идэв шүү дээ. Бидний хувьд л одоо ингээд бидний Blackpink ч гэдэг юм а те одоо сонсдгоороод яг ийм хүмүүс тэгээд гайхалтай уран бүтээлүүд шинээр хийгдэж जैन. Тэгээд гайхалтай бас сайхан тоглолтоор иргэн уулзах юм байна. Энэ бас хүлээлт үүсгэж байна. Тэгээд энэ мэдээг бас манай телевизээр эргээд бас дахин уулзаад хүрэх байхаа гэж бодож байна. Тэглгүй яах вэ? YouTube дээр ороод харахаар манай хөвгүн дууны доор ингээ 22 дахь жилдээ сонсож байна. 26 онд бас сонсож байна гэл ингээ сэтгэлдлүүд явж байдаг. Тэг бүр ингээ харахаар бүр хайр хүрээд байдаг. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл ямар үнэн ч юм бэ? Зүгээр ийм гоё хүмүүс байхад бид нар яагаад энэ хүмүүстэй зориулж уран бүтээлээ хийж болохгүй юм бэ гэдэг тийм урам зоригийг өгдөг хүмүүс байдаг. Тэгээ миний нэг итгэдэг зүйл маань юу вэ гэхээр хорвоо дээр сайн сайхан хүмүүс нь илүү их байхгүй юу? Маш их. Тэр хүмүүс чинь юм дараахан зүрх сэтгэлтэй оршиж байдаг. Биднэрт маш их мотивац, урам зориг өргөлж өгч байдаг. Тэгэхээр тэр гоё хүмүүст итгэл, өнөмшил өгж бид бас тэр хүмүүстэйгээ хамт байхыг нэгдхийг хүсэж уран бүтээлдээ буцаж орсон тий. Тэгээ манай хамтрагч болроо маань ингээд одоо 20 жилийн дараа буцаад тайзан дээр харахад ямар гоё сайхнараа байна тий. Үнэхээр юм бахархал төрүүлсэн сайхан хамтрагч маань миний одоо үнэнч найз маань тий. Миний хувьд л юугаарч орлуулшгүй эрхэм хүн маань миний болроо. Тэгээд найзтайгаа хамт байна гэдг нь өөрөө бас маш гоё жаргал юм аа. Юугаарч бас орлуулшгүй. Манай нөхөр хэлдэг байхгүй чи найзаа гарчаа жоохон хөшөө болчихдгоо. Хамгийн юм мартаад бүр ингээл гүйчдэг бүр би чам анх найзтайгаа уулзаа гэж харчаад бүр энэ хүний хувьд найз нь үнэхээр чухал юм байна. Би уран бүтээлийн хийлгэх хэрэгтэй байна гэж ойлгосон гэдэг хэлдэг. Тэгээд тийм эрхэм чухал хүнтэйгээ би ингээм хамтдаа уран бүтээлээ хийгээд өөрийнхөө дуртай зүйлд цаг гаргаж байгаадаа баяртай байгаа. Тэгээд зүгээрээ юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэхээр өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэй хүн бүрт мөрөөдөл байдаг. Мөрөөдөл гэдэг зүйлийг бид нар заавал залуу насндаа хийх ч юм уу, хэрэгжүүлэх ч юм уу гэж битгий оюун санаагаараа хязгаарлаарай. Хүсэл мөрөөдөл магадгүй 6 хүүхэдтэй тий эмэгтэй төрөл ингээ буцаагаад тий цаг үеийн болвол биелэх боломжтой зүйл байдгийм байна. Мөрөөдлөөр амьдарч өөрийнхөө тэр энерги тий өөрийнхөө одоо тэр чакраг маш гоё тод гэрэлтүүлээрэ хүн дуртай зүйлээ хийгээд үзэл бодлоо яг өөрийнхөөрөө илэрхийлж байгаа цагт бидний энерги бие хүртэл маш гоё тэлж гэрэлтдэг юм байна л да. Тэгэхээр тэр маань тэгчих болов энэ маань ингэчих болов гэж бас өөрийгөө битгий хязгаарлаж агаарай. Одоо зарим нэгэн тохиолдол юм байдаг. Хит их гоёчоор хүмүүс юугээ батчих юм бэ? Хит их нүрээ ботчгаараас хүмүүс айгүй эвгүй харах вэ? Өөрөөр бодох вэ гэдэг. Ганцхан өдөр өөртөө цаг зориулж болно. Өөрийгөө өөрчилж харж болно. Чи юу хүсэж чинь тэр хүслээрээ тий өөрийгөө аз бүтээж амьдарч болно. Гой сайхан хувцлаа гэд нүрэ бодлаа гэд ч юм уу хөнгөн эзүр эмхтэй болчихгүй. Чиний үнцэн чинь чиний оюун санаа чиний хийж байгаа үйлдэл амьдралаа авч яваа байдал чиний амьдралаар хэмжигдэнэ. Тийм болохоор өөртөө итгэлтэй бай. Тод хувц өмсмөр байл өмсч вэ. Гой сайхан баймаар байл бай тий. Суралцмаар байвал суралц тий.
хүсэж байгаа зүйлээ өөрөө хийж, өөрийнхөө төлөө үн цэнтэй эмэгтэй байх хэрэгтэй. Тэр цагт хорвоо ертөнц бид нарыг үнэлдэг шүү. Энэ бидэнд оногцсон, олгогдсон эрх байдаг шүү бүсгүйчүүдээ, охтуудаа, эмэгтэйчүүдээ гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд бидний ярилцлага бас манай үзэгчдэд их таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Тэгээд ярианаас нь хүртэл маш сайхан зүйлсийг олж харлаа. Тэгээд бид бүхэн энгийн зүйлээс аягүй сайхан ойлгож авдаг тий. Энгийн харилцаанаас тэгээд энгийн бас ингэж гоё ярьж хэлцэж байгаагаас бас манай охидууд, бяцхан охидууд хүртэл сонсоод гоё мэдээлэл авч чадчих байгаа лу, гоё хэрэгтэй байсан болоо гэж бодож байна. Баярлалаа. Сайхан баярлаарай. Бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа. Та хоёртойгоо ярилцах үнэхээр тааламжтай байлаа. Манай хөтлөгч бүсгүйч ерөөсөө гэрэлтэй тавь. Өнөөдөр нэг баярна гэсэн шиг тийм. Тийм, хэлгүй яах вэ? Үнэхээр тааламжтай байлаа та хоёртойгоо ярилцах. За тэгээд үзэгчдтэй ч гэсэн цаг гаргаад бидний ярилцлагатай хамт байсан баярлалаа гэж хэлмээр байна. Онцгой өдөр учраас би бас өөрийнхөө эрхийгтэй эдлээд баггүй зүйл ярьлаа. Та бүхэн маань авахын аваад гээхийн гээгээрээ тэгээ бүсгүйчүүд болгоныхоо амьдралд хамгийн сайхныг хүсье. Охтууд болгоныхоо хувьд те мөрөөдөл бүхэн биелээсэй гэж бас хэлмээр байна. Ээжүүд эмэгтэйчүүдийн хувьд жаргалтай ээжүүд те байх конопо заавал дараарай. Та нар маань чаднаа, чацаар ирсэн шүү гэж хэлмээр байна. За тэгээд бидний одоо эгчтэй биднээс одоо ахмад эмэгтэйчүүдтэй та бүхэн бол одоо бидний хувьд маш чухал хүмүүс шүү. Үргэлж суралцаж ирсэн шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд би бас жаргалтай ээж ивент руугаа явлаа. Хамтаас нь баярлалаа. Дараа уулзъя. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. Зөвчтэй өнөөдрийн зочноор Хөөрхөн дэлхийн эдгэрийн бас байгууллагын тэргүүн, дуучин, уран холбоо оролцлоо. За хөтөлбөртэй хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа иргэн уулзлаа. Тэр баяртай. Та бүхэн сайхан баярлаарай. Энэ үзэл бодол нийлдгэрээ хоёлаа үлдчихгүй юу. Тэгээ ер нь бол айгу төстэй хүмүүс л бас тий хамт байдаг шүү. Стил имижийн хувьд бол битэр чинь төстэй. Яг хувь хүмүүс нь бол жоохон өөр л дөө. Мэдээж тий өөр байлгүй яах вэ? Жилээр бас таарсан юм шүү. Шинжлэр бас зөндөө таарсан. Тэр чинь ээжүүдэд бас айгүй. Харин тийм төрсний дараах ээжнэр айгүй өргөн тэгээ бичгээр тэрэнд нь би бас урамшаад байдаг. Нэг хүн ч гэсэн ингээ хүн инээмсэглэл өгч ч буян гэж байгаа шүү. Хэрэгтэй юм ин хэлээд урам зориг өгвөл тэр гой буян байвал тэгээд яах юм бэ? Тэрийг хийгээл хаастай яах вэ тий. Манай нөхөр болохоор намайг жоохон сошиалоос хол байх хүсдэг. Ад жаргал бүх юм жоохон юм даалтай байвал зүгээрээ хайраа яах юм гээд. Тэнгүүд над руу ингээ бичиж байгаа хүмүүсийн комментүүдийг уншаад нууц цагталтууд ирэн штэ as private message энэ. Тэнгүүд миний арийг одоо уншаад миний арийг хараад энэ хүн ийм урам зориг авсан байна. Чи уулзаад 2 минутанд энэ хүнд ийм өөрчлөлт өгсөн байна. Тэгэхээр миний ари энийг хий. Чамд хүмүүс хайртай юм байна гэд. Одоо бүр аягүй дэмждэг болсон. Нөгөө нууц амьдрна гэдэг хүн чинь.